За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Минт подкастын янжаа. За мэнэ бачмаг байна. За бид хоёр өнөөдөр тэгэхээр нэг гоё сэдвийн талаар ярих гад байж байна. За тэр нь юу вэ гэхлээр happiness буюу аз жаргалын талаар ярих гэж бодож сууж байна. За бачимгийн аз жаргалтай байна уу ер нь? Амьдрал хэрэг. Тэрмэл аз жаргалтай байна. Тийм зарим өдөр мэдээж алей илүү жаргалтай өдөр гэж байна. Заримдаа гоо нэг юм. Гэтэ ер нь бол амьдрал ерөөхдөө бол ер нь сэтгэл нэлийн өндөр хангалуун байна. Тэгвэл чиний хувьд ер нь аз жаргалыг юугаар тодорхойлох вэ? Миний бодлоор хүн болгоны хувь хүний үзэл бодол гэдэг юм уу те тэрнээсээ хамаарад одоо аз жаргалыг тодорхойлох байдал нь өөр байгаа шүү дээ хүн болгонд. Тэгэхээр чиний хувьд ер нь аз жаргалыг тодорхойлдог зүйл ер нь юу вэ? За би хамгийн анх нөгөө нэг бас ингээд нэг Америкт ирчээл ер нь бол хамгийн анх тэгэл Америкт ирчээл ингээд бакалавра аваад гоё ажилтаа болоод тиймээс би амар ингээд аз жаргалтай болох юм ингээд миний бодлоо ингээд амар жоохон хүүхдийн шиг тийм ингээд бодолтой байсан. Одоо бодоод багц тэгэл би ингээд айгаа олон жил хичээгээл англиас сураад бакалавра аваад гоё ажилтаа болоод тэгэл тэр зон дээр би гадаараа 2 мууртайгаа тэр үед амьдарч байсан. Тэгэл зинхэрний ингээд яг ингээд ингээд амар олон жил ингээд айгүй хөдөлмөрсөн зүйлээ бүгдийг биелүүлчихлээ. Тэгэл яна би одоо ингээд амар аз жаргалтай болох хэрэгтэй гэл яг ч юм тийм амар гордлохтой. Тэгэл яг тэр 100 ингээд гихүүт ингээд айгүй ингээд төлсөн юмда бүнд нь хурж байгаа тэр 100 ингээд харахад би яг энэ үл нэг тийм амар аз жаргалтай байгаагүй. Тэгээд би тэр 100 подкаст нэлээд сонсч ирлээ. Arthur Brooks баха тэр нэг Art of Happiness гэдэг тийм подкаст сонсч эхэлжсэн. Тэгээд тэр нь болохоор Harvard-ийн Harvard-ийн сургуульд аз жаргалын тухай хичээл заадаг тийм профессор байсан. Тэгээ би тэр профессорыг сонсоод ерөнөд нэлээд олон юм сурсан. Тийм болохоор өнөөдрийн подкастаас тэр нь жоохон нэлээд ярьж байгаа нүдийнх нь зарим юм тэрнээс бас санаас нь магадгүй. Тэгээ та бүхэн бас сонирхож авах юм бол сонсоорой. Art of Happiness гэдэг Arthur Brooks-ийн тийм подкаст байгаа. Тэгээд би яг тэр подкастыг нэлээд сонсоод хамгийн ингээд ойлгосон юм ингээд зарим хүмүүс бол за аргагүй штэ гэж бодож магадгүй. Гэхдээ заримдаа ингээд яг хүн яг амьдрал яг тэрийг туулж үзэж байгаадыг ингээд сонсохлоор яг арай өөр юм байлээ. Тэгээ тэр нь болохоор аз жаргал болохоор одоо чинь бол нэг Pursuit of Happiness гэдэг та бүхэн кино үзчихсэн үү? Тийм Will Smith-тэй ингээд аз жаргалыг Pursuit of Happiness гэдэг нь аз жаргалын төлөө ингээд явах ч юм уу тий. Гэхдээ яг үндэ би яг тэр зүүн ойлгосон юм нь тэр зорилгондоо хөдөлмөрч байхдаа тэгээ зөвхөн тэр зорилго биш зорилгондоо хөдөлмөрч явахтайгаа тэр процессинда тэр одоо хөдөлмөрч байгаа тэр хэсгээ тэр үед ингээ аз жаргалтай байх нь илүү чухал юм байна гэдгийг би ойлгосон. Яагаад гэвэл ингээл нэг тийм ингээд амар зорилго гаргаад тэгэд уулын өндөр дээр ийм нэг авдар сутаа байгаа алт хийц юм шиг тэгэл дээшээ мөлхөөлөө тэгэл яг үндэ тэр авдрыг нэгэд харахлаа ингээ хоосон байдаг ч юм уу тийм болохоор миний бодлоор ингээ ойлгохын зүйл юм нь тэр одоо уулны дээр дээшээ гарч байгаа заванда явцанда тэгээ тэр процессинда тэр уулан дээр гарч байгаадаа ингээд аз жаргалтай байх нь илүү чухал юм гэж ойлгосон. Тэгээ тийм болохоор тэр 100 тэрхүү подкастыг нэлээд олон юм сонсон. Тэгээд миний бодлоор аз жаргалтай байна гэдэг нь бол зөвхөн нэг тийм зорилгоны төлөөлөл ингэж яваад байх биш. Харин тэр зорилгондоо явах үйл явцанда одоо өдөр болгон энэ талхлын юм хийгээд ч юм уу тэгж аз жаргалтай байх нь гэж чухал юм гэж бодсон. Тэгээд ерөнхийдөө бол би бас яг миний experience бас яг адилхан гэж бас би бодож байна. Би ингээл за одоо ингээл сургуулаа 10 жилээ төгслөө. За их сургуульд орлоо. За тэгээд их сургуулаа төгсчих юм бол ингээд бас нэг тийм одоо нэг хүлээлт байгаа штэ тэ нэг юмд хүрэх юм байна гэсэн тий.
одоо тэгвэл одоо юу гэдэг чинь одоо миний амьдралын зорилго биеллээч гэдэг юм уу эсвэл би аз жаргалтай болно гэж боддог ч юм уу тий. За тэгээ ингээ их сургуульд ороо явжсэн чинь за би өрдөөсөө гадагшаагаал гарч сурах хэрэгтэй байна гэж бодвол тий. Тэгээл гадагшаа гарч явахгүйсэн чинь нөгөө их сургуулаа төгссөн ч гэсэн яг тийм нэг аз жаргалтай биш юм шиг тий. Тэгээл за тэгвэл эсвэл би ингээ financially тий санхүүгийн хувьд ингээ эрх чөлөөтэй байх юм бол аз жаргалтай амьдрах юм байна гэж бодоол ингээл 2 3 ажил хийгээл тий. Тэгэл тэр хажуугаараа ингээл найз нөхдөдтэйгөө ингээл уулзаал ингээл явж исэн ч гэсэн ингээд яг одоо ингээ харахаар би яг тухайн үед бас яг өөрийнхөө нөгөө тэр нөгөө meaning гэдэг имийг олоогүйсэн байгаа байхгүй юу? Яг миний энд байгаа одоо амьдарч байгаагийн зорилго юу юм бэ те? Би хаашаа явж байгаа юм бэ гэдгийг олоогүй байгаадсан байгаа байхгүй юу? Тэгээ ингээ finally ингээд эцэст нь ингээд гадаадад ирээд ингээд амьдраад ингээд за одоо ингээ гадаад яваа сурчгал юм бол болоо гэж утсан чинь бас үгүй байгаадсан байхгүй юу? Тэр нөгөө хүний бас нэг талаараа нөгөө нэг хүн чи өөрөө сэтгэл одоо нөгөө нэг хизээж хандж цадхаа мэддэггүй сэтгэлтэй амтан штэ тий ер нь бол одоо энэ л хүрч юм бол би стагаа ялна гэж бодоод тэрэндээ хүрсэн ч гэсэн одоо дахиад юу вэ гэ тий. Тэгээд яг ингээд гэрийнхнаасаа олдоод найз нөхдөөсөө холдоод өөрийнхөө бүх одоо тэр нийгмийн харилцаа янз бүрийн байдлаас холдоод шинэ орчинд ирэнгүүд яг нөгөө хорвоодод танилцсан миний түүх гэдэг шиг дахиад ингээд нөгөө нэг дахиад өөр ертөнцид өөрөөр амьдраад эхэлж байгаа хгүй дахиад нэг өөр хөлбраар гэх юм уу. Тэгээд ингэх явцдаа одоо яг мастер хийж байхдаа мэдээж нөгөө одоо ингээд судалгаа шинжилгээний ажил хийж байгаа янз бүрийн судалгаанууд маш их уншина. Тэгээд би ер нь нэг юм нэг философийн тэгээд энэ нэг амьдралын утга учирын талаар номнууд угаасаа л ер нь багасаа уншдагс ахгүй. Тэгээд энд ирчээд миний олсон юм нь одоо хүн болгоны одоо амьдралд аз жаргалыг тодорхойлох зүйлүүд өөр зүйлүүд байгаа шүү дээ. Зарим хүмүүст үр хөвгтөн ч юм уу зарим хүмүүст гэр бүл нь тий. Тэгээд ерөнхийдөө бол үр хөвгттэй болсон хүмүүс үр хөвгтэйгээ амьдралын зорилгоо олгоол тий. Амьдралынхаа минийг болгоод явдаг шүү дээ тий. Тэгээд би болохоор энд ирснийхаа дараа ингээд Японд ирснийхаа дараа ингээд ойлгохдоо community гэдэг юм чинь айгүй чухал юм байна гэдгийг бүр зүгээр тал бүрээс нь ойлгосон байхгүй. Найз, нөхөд, гэр бүл тий хайртай хүн, ах дүүс энэ нөгөө нэг хүмүүстэй ийм холбогдсон мэдрэмж авах тэгээд эрүүл харилцаа байх хүн хоорондын харилцаа гэдэг чинь хүний зөвхөн одоо тий аз жаргалыг тодорхойлох зохисгүй тий эрүүл мэнд тий сэтгцэн эрүүл мэнд биеийн эрүүл мэнд мэдлэг мэдээлэл олж авах өөрийгөө боловсрох хөгжүүлэх гэх бүх зүйл дээр энэ community гэдэг юм чинь тий community буюу хүний одоо нийгмийн хүрээлэл гэдэг юм чинь аюул чухал юм байна гэдэг зүйлийг би ойлгосон байхгүй тий миний мастрын угаасаа судалгааны ажил ч гэсэн social capital гэдэг энэ болохоор нийгмийн капитал гэх юм уу ерөөдөө бол зүгээр л одоо нийгмээс авж байгаа эргэн тойрны хүмүүсээс авж байгаа одоо тусламж дэмжлэг хэрхэн одоо амьдралын үнд нөлөөлж ийн гэсэн талаар би судалгаа хийсэн байхгүй. Ерөөдөө бол ингээд зүгээр миний хувьд ингээд өөрөө ингээд уншаад судлаад ингээд амар олон юм ингээд уншаад neuroscience одоо тарих судал талаас нь сэтгцийн талаас нь янз бүрийн талаас нь уншаад үзгээд миний ингээд хамгийн одоо хүнд одоо юу гэдгийг нэг хүн ирээд одоо надаас ингээд за би аз жаргалтай болохын тулд юу их вэ гэдэг юм бол би тэр хүнд бусд хүмүүстэй харилцаа холбоотой бай. Тэ тэр одоо relationship буюу хин нэгнтэй холбоотой байгаа харилцаа холбоогоо үргэлж усалж үргэлж одоо тий гоё болгож үргэлж сайжруулж явах хэрэгтэй л гэж ер нь би боддог байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө зүгээр өмнө ингээд уншиж ийсэн янз бүрийн юмнуудаас ингээд харахад миний зүгээр гаргасан одоо ингээд дүгнэлт гэх юм уу. Жишээлбэл одоо ингээд Харвардын судлаач нар хийсэн одоо 75 жилийн тийм нэг судалгаа байгаа байхгүй юу. Тэгээ хин Бачимаг бас тэрийг уншиж ийсэн баг. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд зарим нь одоо ингээ 2 групп ингээ судал 2 групп бүлэг хүмүүсийг судлаад нэг нь болохоор ингээ Харвардд сурч ирсэн одоо оюутнууд нөгөөт нь болохоор ингээ Бостон мужид амьдарч ирсэн ингээд нэг хамгийн хэцүү амьдралтай ядуу амьдралтай хүмүүсийн ингээд одоо эрүүл мэндийн байдал гэр орчин тойрон тэгээд ингээд бүр амьдралынх нь явцад тэр чигтээ судлаад үзсэн юм байна л да. Тэгээд тэндээс дүгнэлт хийхэд юу гарч ирж байна вэ гэхээр хамгийн чухал нь амьдралын аз жаргалтай амьдралыг тодорхойлдог хамгийн гол чухал зүйл нь юу байсан бэ гэхээр хүмүүст одоо эрүүл харилцаа холбоо гэх юм уу сэтгэл ханамжтай харилцаа холбоотой байх нь тухайн хүний одоо холестеролын түвшин их байхаас илүүтэйгээр тухайн хүний одоо
эрүүл амьдрах, аз жаргалтай байх байдлыг шийдчихсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө нэг зарим хүмүүс бас ингэж идэв штэ. Би угаасаа ингээд интроверт ээ. Тэгээд интроверт учраас ингээд нөгөө нэг нэг амар тэгж хүмүүстэй ингээд ярилцаад ингээд чаддаггүй гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг чинь чанараа нөгөө тоон үзүүлэлтээс илүүтэйгээр чанар нь илүү байгаа байхгүй юу тий. Магадгүй та интроверт хүн юм уу эсвэл хүмүүстэй нэг ингэж ярилцаж чаддаггүй бол хамаагүй заавалчгүй өөрийгөө тийм тата бус мэдрэмжтэй байдалтай аваачаад олон нийтэд аваачаад байх шаардлагагүй зүгээр тодорхой хэмжээний өөрийнхөө хүрээлэлд тий өөрийгөө итгэж найддаг тэгээд тийм маш чанартай одоо харилцаа холбоотой тий гэр бүлийнхэнтэйгээ юм уу хайртай хүнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгээ харилцаа холбоотой байх нь ирээдүйн одоо амьдралын тий аз жаргалтай амьдрах хэсгийг тодорхойлдог гэж байгаа байхгүй юу. Тэгээд бас нэг өөр нэг Харвард ялтрууны бачимгээлжсэн Харвардын нэг аз жаргалын талаар одоо аз жаргалтай амьдралын талаар нөгөө нэг хичээл заадаг профессор бас ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд амьдралд одоо өөрийнх нь бас ингээд судалгаа шинжилгээний ажлаас олон жилийн ажлаас хараад хахад амьдралд одоо юм 4 гол чухал зүйл байдаг юм байна гэдэг жбайгаа байхгүй юу. Эхнийх нь болохоор итгэл үнэмшил, хоёр дахь нь гэр бүл, гурав дахь нь ажил, тэгээд дөрөв дахь нь найз нөхөд гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дөрөв бол гэхдээ ингээд аль нэг нь илүү гэсэн юм биш дөрвөл яг амьдралын хамгийн том чухал зүйлүүд. Тэгэнгүүтээ болохоор энэ юун дээр болохоор хүн одоо нөгөө нэг ямарваа нэгэн зүйлд итгэл үнэмшил хүнд хэрэгтэй байдаг юм байна л да. Тэгээд энэ итгэл үнэмшил нь ерөнхийдөө бол ингээд яадаг вэ гэхээр одоо тухайн хүн одоо ямарваа нэгэн зүйлд одоо ингээд нөгөө эерэг юм уу эсвэл одоо тийм the positive mindset гэх юм уу одоо альва ямар одоо амьдрал амар хэцүү болоход ч юм уу эсвэл ямар нэг хэцүү мөч тулгархад энэ зүйл сайхнаар эргэж болно шүү дээ гэдэг итгэлтэй ямар нэг одоо бурханд итгэдэг байдаг юм уу тэр буддын шишин байдаг юм уу те эсвэл Христ байдаг юм уу энэ итгэл гэдэг зүйл хүнд аягүй чухал байдаг гинэ. За тэгээд дараад нь мэдээж энэ нөгөө чанартай харилцаа гээд гэр бүл нөгөө нэг найз нөхөд ирчиж байгаа юм. Тэгээд угаасаа бүр хамгийн угаасаа бүх юмний ингээд цаана явахлаар дахиад нөгөө харилцаа холбоо тэр relationship гарч ирж байгаа байхгүй. За тэгээд ажлын хувьд хэлэхэд болохоор нөгөө нэг энэ хүн ажил хийж байхдаа тэндээс юу одоо тодорхойлох ёстой вэ гэхээр утга учир болон тааламжтай байдлыг тухайн ажлаас олох ёстой гэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй нөгөө зарим хүмүүс одоо ингээд юу гэдгийг тийм миний ажил айгүй чухал те энэ одоо ингээд цаана ийм үр өгөөчтэй гэдэг утга учирыг нь мэдж байгаа ч гэсэн тэр хүн тэндээс огт аз жаргал авдаггүй тааламжтай мэдрэмж авдаггүй. Тэгэхээр ийм байхлаар бас нөгөө тухайн хүний одоо аз жаргалын хэмжүүрт нь аз жаргалтай амьдралын хэмжүүрт нөлөөлөд идэг юм л дээ. Яг үндэ хэлэх юм бол хүн ажил дээр амьдралынхаа нэг өдрийн 24 цагийнхаа бараг 8 цагийг зарцуулж байгаа тийм. Тэгэхээр тухайн зүйлээсээ тааламжтай мэдрэмж юм уу эсвэл аз жаргалтай мэдрэмж авахгүй болохоор тухайн хүний бас одоо эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд амар нөлөөлөх гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр гэхдээ бас нөгөө талд зөвхөн тааламжтай байгаад байж болохгүй. Тэр ажилч ямар ч утгагүй нэг тааламжтай байгаад шүү дээ. Магадгүй би одоо юу гэдгийг зүгээр ингээд өдөр алга ингээл бич дээр очиод ингээл өөрийгөө баясгаал ингээл гой ингээл надаас тааламжтай мэдрэмж авч ийн гэл ингээл яваад идэг. Гэтэл тэр нь ямар ч утга учиргүй бол угаасаа нөгөө нэг цаг хугацааны явцад угаасаа энэ зүйл ингээд удаан хугацаанд ингээд байрж болж гэдэг юм удаан хугацаандаас ингээд авч явж болохоор зүйл биш болчихдог юм байна л да. Тэгэхээр яг ийм 4 зүйл бас чухал гэж харуулж байгаа. Тэгэхээр нэг яг юу талаасаа гэх юм бол одоо ингээд өмнөх ингээд аз жаргалын талаар судалдаг судлаач нарын одоо ингээд одоо хийсэн ажлуудаас харах юм бол нэг иймэрхүү юм байгаад байгаа юм. Тэгээд би бачимгаас гэж бодож байсан чи ер нь ингээд аз жаргалтай байхын тулд ч гэдэг юм аз жаргалтай амьдрал одоо аз жаргалтай амьдрахын тулд ер нь өдөр тутамдаа юу хийдэг вэ гэдэг юм уу те яг одоо сэтгцэн эрүүл мэндийн талаар судалж байгаа хүний хувьд. За мэдээж одоо миний ингээд аз жаргалтай байх ингээд арга зам мэдээж хүн болгоны өөр гэж магтгүй. Тэгээд миний болохоор ингээд
би бас 20 настай тийм болохоор ингээд надаас илүү ахмад хүмүүс бас сонсож байгаа юм бол та бүхэн бас миний хувьд ийм зүйлийг юм аз жаргалтай болсон ингээд та бүхэн сэтгэл санаа байх юм бол бас бид нөлөө холбогдорой хэлээрээ бид нэр сонсоход бол та бүхний бас батлыг сонсоход таатай байна. Тэгээд миний хувьд болохоор аз жаргалтай байх юм хүн болгоны өөр харин миний хувьд ингээд ойлгосон зүйл нь болохоор аз жаргал гэдэг нь ямар нэгэн ийм зорилгот хүрэх биш, ямар нэгэн тийм хүн болох биш. Эсвэл одоо баг сонсож байгаа хүн бол мэдж ах тий, эсвэл тийм машинтай болчихвол, тий байрлал олчвол, тий сургууль төгсчүүл гэд мэдээж түрүүнд бид нар ярьсан шиг нэг юм зорилгот хүрээд аз жаргалтай болох нь бол миний ойлголт бол нэлээд их та бүхэн ч гэсэн бас өөрсдийнхээ амьдралынхаа хөдөлгөөнөөр салнигдах байхад зарим нэг нь. Тийм болохоор миний нэг анзаарсан юм болохоор манай Янжагийн хэлсэн шиг бас нэг зорилго хүрэхээс илүү аз жаргалтай байна гэдэг нь өөрөө өөрийнхөө амьдралын зарчим чамд ямар илүү зүйл чухал вэ? Чиний амьдрал ямар зүйл утга учир авчирдаг вэ гэдэг тэр нь илүү чухал санагдсан. Тэгээ энд Америкт гэсэн бүр яг ингээд сэтгэл санаагаар унсан хүнд ийм амьдралын утга учир олох яг тийм сэтгэл зүйн бас тийм ярианы имжлэгээ байт юм билээ. Би тэрийг бас сонсоод ямар модын сэтгэлээр тийм унсан тийм хүмүүсийг яг чамд юу хийх юм бол ингээд амьдрал чинь илүү утга учиртай байна вэ гэд тэрийг хийжсэн тийм санаад бол би айгүйх ингээд анх сонсоод айгүйх баярлж байсан. Тийм болохоор чиний амьдралыг юу илүү утга учиртай болж байна гэд тэгээд миний хувьд болохоор сүүлийн хэдэн жил ойлгосон юм болохоор энэ сэтгэл зүгээр сурч байгаа. Тийм сэтгэлээр унсан, сэтгэлийн зовлонтой, тийм сэтгцийн эмгэлтэй ч юм уу тийм хүмүүс туслах, ялангуяа энэ хүүхдүүдэд туслах бол миний амьдрал бүр айгүй утга учир авчиртай юм шиг санагддаг. Тэгээ би бүр ингээл заримдаа мэдээж би ч гэсэн хүү юм чинь сэтгэлээр бас унаа, заримдаа сэтгэл хараа зовно. Тэгэл би бүр одоо ингээд нэг дадлага маань болохоор сэтгцийн яаралтай тусламжийн тасаг одоо чинь гараа хуглаад ингээ яаралтай тусламж газар очдөг бол миний болохоор яг тийм зөвхөн сэтгцийн өвчтэй галзуурсан ч юм уу тиймэрхүү хүмүүс эсвэл сэтгэлээр аягүй хунсан өөрийгөө амар хол маргаж хүмүүс ирдэг тийм газарт би нэг дадлага хийж байгаа 7-2 өдөр тэгээд тэр датлаганд би бүр ингээл очихлоор би ингээд айгүй хэцүү ихэнх хүн нь ингээл өөрөө амар холмаараа эсвэл бас хүнийг гэмтэмээр байгаа ч хүмүүс байдаг. Тэгээд айгүй хэцүү хэрнээ миний ингээд би ингээд тэр ажиллаад дуусгаад гэртээ ингээд машина бариад явж байхад миний амьдралд айгүй утга учир авчирдаг. Тийм болохоор миний бодлоор тэр миний хувьд аз жаргал авчирдаг ч юм уу тий. Гэтэ би ингээд сэтгэлийн талаар сурах айгүй сонирхолтой энэгүй талын өвчнөдтэй ажилмаар байгаа гэдгийг би ерөөсөө нэг оройны доктор олоогүй. Би ингээ бакалавра солигчээр айгүй олон жил ажиллаад би айгүй янз янзын ингээд ажил хийж агаад үнэхээр би сэтгцийн чиглэлээр нэрээ сүмэл дээр юм байна гэдгийг олж ирсэн. Тийм болохоор би айгүй зөндөө олон ажил хийж байгаа. Тэгээд мэдээж таалагдсан ч гэсэн яг надад тийм амьдралын утга учир зарим нь бол яг авчираагүй. Би яг ажиллаад дуртайсан ч гэсэн харин би сэтгцийн салбарт ажиллахлаараа миний амьдралд айгүй утга учир авчирч миний амьдралыг илүү зорилготой болсон гэх юм уу. Тийм болохоор би яг тэр зунаас түрүүнд хэлсэн шүү дээ. Ингээ бакалавра авчаад ажиллаж байхдаа яг тийм аз жаргалтай байгаагүй гэдэг. Харин одоо би ингээд айгүй олон жил бодож янз янзын ажил хийж ингээд татгшаанаага харж надад юу илүү чухал вэ гэдгснээрээ би одоо ингээд сэтгцийн салбарт ажиллаж байгаараа илүү аз жаргалтай байгаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд дахиад нэг чухал юм нь чамд юу илүү чухал вэ гэдгийг олохын тулд гэмэл мэдээж амархан бас биш байх. Яагаад гэвэл надад бол тийм амархан байгаагүй. Тэгээ хамгийн чухал нэг зүйл нь болохоор ингээд нэг тийм хүн болчихъя гэхээсээ илүү миний бас нэг ойлгосон юм нь ингээд хүмүүс ингээд бахаасаа тийм ингээд Монгол төсч төрөх эсвэл ингээд зарим хүмүүс тийм Монгол хүмүүсийн Америк төсч төрсэн одоо Монгол хүмүүсийн нэг подкастыг сонсч магадгүй. Тэгээ Монголын соёл эсвэл Америкийн соёл бид нэр маш их ингээд төрснөөсөө хойш аав ээж за хүүхд тийм байх хэвээр. За ингэж сууж болтгоо. За эсвэл айлын охин тийм байх хэвээр. За эсвэл айлын эрэгтэй хүн юм байх хэвээр. Эрэгтэй хүн ууж болтгоо. Тэр чи сэтгэл судлаас сурах юм яад галзуу хүнтэй ажиллах гэдэг тийм. Ерөөсөө тэр чинь ингээд миний бодлоор ингээд бид нар багаасаа ингээд хэлд орж хүнийг ингээд сонссноос хойш дандаа чи тийм байх хэвээр, ийм байх хэвээр гэдэг Монгол соёлоор. Эсвэл Америк төрснөөс Америкийн соёл тийм байх хэвээр гэж миний бодлоор айгүй ингээд миний бодлоор ингээд биднэрт
тийм хүн байх ёстой гэж нийгмээрээ ингээд бидний аав ээж ах эгч найзууд ингээд өөрсдөө мэдгүй ч гэсэн биднэрт амар их зааж идэг. Тийм болохоор ингээд чамд юу илүү чухал вэ гэдгийг ойлгохын тулд тэр их олон мэдээж та бидний аав ээж мэдээж ихэнхдээ ингээд их тийм сайн юм санаж заасан байх. Гэхдээ чамд юу чухал вэ? Чамд амьдралын утга учир тэр нь зөвхөн одоо чинүүл жүжиглэх ч юм уу тий дуулах тэр амар амьдралын утга учир бас авчирч болно шүү дээ тий. Тэр бүхнийг ингэж олохын тулд тэгж бусад хүмүүсийн ингээд тэд нэр хэдийн ингээд сайн санаад заасан гэж магадгүй. Гэхдээ тэр заасан болгоныг нь жоохон боломж ч юм уу тавьж байгаа ч тий өөрөөсөө холдуулж байгаа сайн бодж байгаа чамд юу л утга учир авчирдаг бай чамд л их азаргалтай байдаг гэхэд тэрийг яг ингэж олох нь айгүй чухал санагдсан. Яг тэгэхээр би анх ингэ сэтгэл судлаар явд юм гэж бодоход манай гэрхийн түрүүнд би хэлсэндээ чи яад галзуунтай ажиллах гэдэг ингээл тэгээ тэр бүхнийг би ингээд манай ингээд мэдээж би төрсөн аав ээжийг сонсон шүү дээ тий айгүй чухал бид нар таартай тэр бүхний эсрэг явахын тулд ингээд яг үнэхээр өөрийгөө сонсож надад юу чухал вэ гэдгийг олох нь айгүй чухал байсан. Тэгээд тийм болохоор та бүхэн ч гэсэн ингээд надад ямар амьдралын утга учир юу авчирдаг вэ гэдгийг бодохын тулд тэгээд сайн өөртөө цаг өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор би нэг номноос уншсан болохоор энэ When Things Fall Apart гэдэг одоо монголоор орчуулах юм бол одоо амьдралыг ч одоо бүх юм болохгүй байхт ч юм уу тийм жоохон орчуулгатай. Тэгээд бид яг тийм боддагийн тийм философийн тийм ном уншижсэн. Тэгээд тэрний хамгийн таалагдсан юм нь болохоор нэг тийм давхар байсан. Одоо чинэл талархлын дасгал ингээд нэг гүнзгий амьсгаа аваад тэгээд яг ингээд тэр гүнзгий амьсгаа яг тэр авсан яг тэр одоо ингээд тэр гүнзгий амьсгаа авч байгаа тэрийг бодоод ингээд одоо ингээд бодох юм бол та ингээд минут ингээд секунд тутамд ч юм уу амьсгаа авч ийн. Яг үндэ ингээд амьсгаа авах болгоно яг үндэ ингээд та энэ хорвоо ертөнцийн дахиад хэдэн секунд амьдарч болох. Дахиад биднэрт илүү их ингэж хэдэн секунд амьдрах ингээд боломж байгаа юм байна. Ингээд миний одоо амьсгал болгон ч юм уу биднэрт одоо ингээд талархах тийм талархал айгүй тийм баг зүйлээс эхэлдэг шүү гэх тэр надад их таалагдсан. Бид нар дандаа л ингээл тийм зорилготой баймаар энэ тийм юм хиймээр ингээд одоо чинь vision board гэж хэлдэг. Одоо чинь зорилгын самбар тий ингээл хүмүүс зорилгын самбар дээр ингээл би ийм одоо ийм газар явна, Таиланд аялна ч гэдэг юм уу тий ингээл дандаа ингээл тавиад байдаг. Би болохоор өөрөөндөө бас зорилгын самбартай. Харин би яг тэрнийхээ хажууд бас талархлын самбартай. Тэр талархлын самбарт нь болохоор миний одоогийн байгаа амьдралд юу илүү надад таалагдж байна вэ? Юу юундаа яг талархаж байна гэд миний хоёр мөр, миний гэр бүлийнхэн, миний гэл уцаараа яриад найзтайгаа ярьцдаг тий гих мэтчлэн айгүй олон талархах миний амьдрал байгаа. Тийм болохоор та бүхэн бас зорилгын самбар гэж хийдэг бол талархлын самбар гэж хийгээрэй гэд тий зорилгын хоёр зорилгын самбартай бол хоёр бас талархлын самбар хийгээрэй. Яагаад гэхээр та ингээд өдөр тутам ингээд за дараагийн яаж ингээд цалин авах вэ тий яаж мөнгө олох вэ яаж тэгэх ингээд дараагийн бацаараа заримдаа ингээд энэ өдөр тутмын ингээд жижиг сажиг талархах юм айгүй их байдаг. Тэг заримдаа бид мартчихдаг юм шиг. Тэгээд тэр самбараа хараа надад айгүй газ жаргалдаг. Яагаад гэхээр би ингээд жоохон одоо тэгээ түрүүнд хэлсэн шиг нэг амьсгал хүртэл авах гэдэг чинь бол би энэ эрүүлэн энэ амьдралд би ингээд тий байна гэдэг тэр л айгүй их талархах юм гэж боддгоо. Тэгээд тэр бол тэр нь миний бас нэг хийдэг ажиглалтай болоход тусалдаг зүйл. За дараагийн зүйл нь болохоор биднээс түрүүгийн подкастаар ярьжсэн бах миний дараагийн нэг номнаас сурсан юм болохоор The Body Keeps the Score гэдэг ном байдаг. Тэр нь болохоор монголоор орчуулах юм бол ингээд яг орчуулсан сайн мэдэхгүй байна. Тэр номнаас яг сурсан юм нь болохоор хэрвээ та ингээд таны ингээд өсөж төрсөн заримдаа ингээд айгүйх ингээд стресстэй эсвэл хүүхэд насанд айгүйх юм болсон эсвэл одоо амьдралд чинь айгүйх одоо ингээд татных нь хүн нас барсан ч юм уу тий ингээд айгүйх хэцүү юм болоод тахлаараа заримдаа хүмүүс яаж тэр сэтгэл хөдлөлтөйгөө байдаг вэ гэхээр заримдаа ингээд аз жаргал болон гониглаа бүгднгийг ингээд ерөөсөө юу ч мэдрэхэ болчдаг. Англиар болохоор numbing гэдэг.
тий аз жаргалтай байсан сэргээ мэдэхгүй, гунигтай байсан сэргээ мэдэхгүй. Тэгэл жишээлбэл гунигтай хитрхийх гунигтай байх нь ингээд ерөөсө гунигтай байж чадахгүй болохоор арх өгдөг ч юм уу тий. Эсвэл ингээд бүх мэдрэмжээ ингээд мэдрэхээ болчтой. Тэгээд яваад ахлаар мэдээж яг тэрхэн хэсэгтээ ингээд гунигтай байхгүй болохоор ингээд яваад байдаг. Харин ингээд буцаад харахлаараа ингээд бас аз жаргалтай тийм мэдрэмжүүдээ бас ерөөсөө мэдрэхээ болцсон байдаг. Тэгээ та бүхэн хэрэг тэрийг ингээд анзаарч байх юм бол тийм болохоор өөрийнхөө мэдрэмжээ ингээд зохицуулах нь аягүй чухал шүү. Тэгээд тийм болохоор ингээд гунигтай байсан ч гэсэн та хэрэг аз жаргалыг мэдрэхийн тулд бас гунигтай байхаа мэдрэх хэрэгтэй. Тэгээд тэр мэдрэмжээсээ ерөөсөө ингээд зохицуулж болохгүй аль болох тэрийг одоо жишээл биелэл гонигтай байх гэж юм уу жоо стресс тахдаг гүйдэг тийм болохоор тэр ингээд мэдрэмжээ зохицуулсараасаа та зөвхөн манай янжагийн хэлсэн шиг аз жаргалтай дандаа байгаа таахгүй тэрийг манай сонсож байгаа их хүмүүс хаалны хэлэх байх. Гэхдээ тэрхүү амьдралын ингээд биднэрт өгч болох бүх аз жаргалын мэдрэхийн тулд би бас биднэр тэр гуниглал ганцаардах тэр бүхнийг бас бид нар мэдэрчиж аз жаргалаа мэдрэх шүү гэж бас би бодож байна. Саяны чиний ярьсан юмнууд нөгөө ихэнх нь дандаа яг нөгөө нэг positive psychology буюу нөгөө нэг эерэг сэтгэл зүйн одоо юунууд шүү дээ. Тэгээд яг ингээд одоо юу гэдгийг аз жаргал гэдэг чинь ингээд юу гэдгийг ингээд араас нь ингээд амар хайж явж байгаа. За одоо энэ энийг олчлаа. За би одоо энэ төрсэн энэ одоо аз жаргал шүү гэдэг ингээд нэг авдаг юм биш. Ингээд яг ингээд заримдаа ингээд би бодлоор ингээд алган дээр нэг ил тавьчаад ил сатгах гэхлээр ингээд нэг гарын салаагаар ингээд урсаа явчихдээ штэ тий. Тэгсэн хэрнээсээ нөгөө нэг илсээ ингээд жоох усаар норгоод ч юм уу барьцдуулаад биетэй болгоод ингээд гаран дээр тавихаар ингээд атгагддээ штэ тий. Би яг аз жаргалыг тэр шиг гэж боддог байхгүй ингээд араас нь ингээд хөөгөл ингээд базаалахлаар ингээд гарын салаагаар урсаал бүх юмнууд нь байсан юмнууд нь байхгүй бол явчихдаг. Харин нөгөө яг ингээд алган дээрээ байсан жижигхэн юм ингээд амар гоо ингээд услаал тордоол ингээд байгаа юмдаг чиний хэлдгээр ингээд тий талархаал ингээд байгаад их юм бол тэр нь ингээд амар хүрхэн гарт баригдаал ингээд тогтоол байна. Яг энэ нь аз жаргалын болов гэж би боддог байхгүй юу. Тэгээ яг ингээд ердөөсөө гэхдээ энэ эерэг сэтгэл зүй гэдгийг хүмүүс ингээд харахлаараа юу яагаад одоо зүгээр л ингээд зохиомлоор хиймлэр тий нийгэм болж бүтэхгүй байгаад амьдрал хэцүү байхад угаасаа энэ гоё байна юу гэдгийг би аз жаргалтай байна гэж дуулаа яваадаг гэсэн үг огт биш тий. Яг саяны Бачимгийн хэлдгээр эхлээд хүн одоо бид нар ч одоо хүмүүс анхудаа л амьдарч үзэж байгаа. Би одоо анхудаа л мэдхгүй одоо тэр нөгөө өмнөх нас маснд итгэдэг гэд хүмүүс байх юм бол өөрөөр бодож ш магадгүй. Би бол анхудаага л амьдарч үзэж байгаа. Анхудаагаа би одоо 29 настай тий ийм янжил хам гэдэг ийм охин амьдарч үзэж байгаа тий. Тэнгүүд надаа мэдхгүй чадахгүй амар олон зүйл байгаа. Тэгээд надаа яг тэрнийхээ хэрээр маш олон тий одоо янз бүрийн мэдрэмжүүд орж ирж байгаа. Заримдаа сэтгэл түгшж гин anxiety-тэй байна. Заримдаа тий одоо юу гэдгийг заримдаа гуниглах үе байна. Тий бага насныхаа үеийг санаад ч гэдэг юм уу. За бага наснда нэрээ гоё юуж боддгүй ээж тий би тэгдэг үежтэйг гунигладаг ч юм уу тий. Янз бүрийн сэтгэл мэдрэмжүүд орж ирж байгаа. Энэ бүгд чинь зүгээр тий бидний сэтгэл мэдрэмж зүгээр эднийг бүгдийг accept хийх хэрэгтэй. Бүгдийг нь хүлээж авах хэрэгтэй. Тэгээд хүлээж авсныхаа дараагаар биднэрт харин үйлдэл хийхдээ ямар үйлдэл хийх вэ гэдгийг бид нэр өөртөө сонгож болно. Тэ би яг үүндээ би өөрөө хувьд ингэдэг байхгүй 5 минутаас илүү би ер нь эморт суудаггүй. Одоо хэлээ эмор ингээл ярьдэн шүү дээ тэ 5 минутаас илүү би ер нь эморт суудаг. 5 минут за уйлаад тэгээд юм бичээд тэгээд бүгдийг ингээ гаргачаа. Ялэр надад өөр хийх юмнууд зөндөө байгаа шүү дээ. Амьдрал чинь одоо ингээд гунилаад уйдгарлаа суугаад хитрхи богино тэ. Тэгээд угаасаа ямар нэгэн зүйл санаа зовлоо, ямар нэгэн зүйлийг удаан бодож суулаа гэх тэр зүйл хэрвээ таны контролоос давсан юм байвал угаасаа л шийдэхгүй. Зүгээр л ерөнхийдөө цаг үрж байгаа асуудал. Тэгтээ нөгөө нэг энэ дэр юу гэхээр нөгөө хүмүүс одоо за ингээд би сэтгэл мэдрэмжээ ингээ хүлээгээд авчлаа. За тэгээд би одоо ингээд одоо энийг одоо жишээлбэл зарим хүмүүс ингээд сөрөг бодол би бодоод байна. Би сөрөг бодлоо эрэг бодлоор солиыг хичээгээд идэв шүү дээ. Тэгэхээр яг үнэндээ одоо шилбэл би Бачимгийн Бачимгээ чи одоо намайг ингээд нэг ягаан цамц өмссөн байгаагаар бити төсөөлөрөө заяа. Гэт хэлэнгүүд яг чи намайг төсөөлнө шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан бодол гэдэг чинь контролдож болдоггүй айгүй тийм хэцүү барьцгүй зүйл ахгүй. Тэгэхээр бидний контролдож болох зүйл юу гэхээр тэр бодол дээр тулгуурласан үйлдэл байгаа тий. Үйлдэлээ бид нэр
контролдож болно. Тэгэхээр миний бас нэг энэ хамгийн одоо хүмүүслээд идэг юм юу гэхээр одоо яг бачимыг альтруулсан гараа гүйсэн гэдэг жбайгаа штэ тий гараа гүүгээд ингээд сэтгэл нагаад дээрдүүлэх гэдэг. Тийм учраас нөгөө нэг үйлдэлээ захирч чадах учраас бид нэр үйлдэл дээрээ айгүй ингээд нөгөө нэг юу өгөөд акцент өгөөд за надад ийм бодол орж ирлээ. Окей, ойлголоо. Ийм мэдрэмж төрлөө. Окей, ойлголоо. Гэхдээ би тэг магадгүй би одоо бачимэгт одоо юу гэдгийг амар уур хүрээл бүр бачимдж байгаа ч гэсэн. Гэхдээ би бачимэгт муухай үг хэлэхгүй. Тэг би тавширхаараа бачимэгтэй ярилцъя. Гэж сонгож байгаа ч миний үйлдэл хагаад байгаа шүү дээ тий. Тэгээ магадгүй зарим хүмүүс ингээд депресстэй сууж байгаад хэрвээ үнэхээр одоо гүн депресстэй бол угаасаа хэцүү тий. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй. Гэхдээ ингээд зүгээр одоо юу гэдгийг ингээд одоо ингээд нэг мэдрэмж орж ирэл за би өстө өнөөдөр ингээд жоохон юм байна сэтгэл натын юм байна гэж янз бүрийн байдлаар бодоо. Зүгээр л хийх ёстой дараа одоо та өнөөдөр юу хийх ёстой тэрийг хийчих. Эсвэл гараа сайхан гүйчих. Гараа сайхан сэлчих те. Эсвэл юу гэдэг гэртээ зүгээр матрас тавьж агаад йог хийгээд медитейшн хийгээд бяцлал хийгээд суусан ч гэсэн тэр чинь үйлдэлээрээ дамжуулж эргээ сэтгэл санаагаа те эргээд өөрийнхөө бодол мэдрэмжээ өөрчлөх гээд байгаа те. Тэгэхээр энэ айгуу чухал. Тэгээд ерөнхийдөө бол тэг ингээд энэ жижигхэн үйлдэлүүд чинь бид нэрийг ирээдүйд хэн болох вэ те? Бид нэрийг ирээдүйд ямар хүн болох вэ гэдгийг чинь ингээд шийдэх гээд байгаа байхгүй те? Ирээдүйд одоо аашралтай бид нэр амьдрах юм уугүй гэдэг те? Өнөөдөр би ингээд гуниглаа суугаал энэ те? Юу ч хийхгүй. За би гонигтай байна. Надад хэцүү санагдаад байна. Би одоо маргааш нөгөөдөр юу болохыг мэдэхгүй байна энэ төр гэл те. Тэгээд нөгөө бас нэг одоо юм нь юу гэхэлэр нөгөө нэг зүгээр л аливаа зүйлийг энгийнээр хүлээж авдаг. Аливаа зүйлийг энгийн болгох. Одоо нөгөө нэг энэ 21-р зуунд чинь ингээл нэт гэл энэ айгүй олон янз бүрийн юмнууд явж ин зарим хүмүүс ингээд харахаар инфлюенсер энтриг гэл харахаар юугаа игээ суугаад байгаа яваач хөдлөөж гараач хэвээр тий ажил хийгээч залуу хүн байна ста би 10 ажилтай байна би 20 ажилтай байна гэл тий ингээд амар олон юм яриад байдаг байхгүй юу хүн болгонд тэгж амьдрах хэрэгтэй биш л байхгүй яг үндэ яг та аль түрүүн бачимгийн бас чиний хэлснээр нөгөө нэг яг өөрийнхөө хувьд тэр үнэт зүйл юу вэ те миний хувьд зорилго юу вэ миний амьдрал ямар байх вэ гэдгийг өөрийн хувьд ямар байна тэрийг олцсон тохиолдолд хүн болгонтэй адилхан 10 ажил хийгээд 10 сая төгрөг 20 сая төгрөг олгох ямар шаардлагагүй те яг л эцсийц бидний аз жаргалыг шийддэг юм чинь угаасаа мөнгө биш вэ шүү дээ те мөнгө биш байна юу гэдэг бидний эдэлж хэрглэж байгаа байр биш байна машин биш байна те тэгээ нөгөө нэг амьдрал нэг зүйл хэрэггүй дээ гэдэг үг заримдаа амар хинэггүй ч юм шиг ирнэсээ надад тэр үг таалагддаг байхгүй юм. Үнэхээр нэг ч юм хэрэггүй. Сайхан харилцаа холбоотой байж байгаа тий. Тэгээд харилцаа тэгээ нөгөө нэг бас энэ нөгөө 21-р зуунд ч угаасаа хүн болгон завгүй хүн болгон юу гэж гүйсээр байгаа нөгөө сэтгэл мэдрэмжээ ойлгож анхаарахгүй ойр дотныхоо хүмүүст олигтой цаг зав гаргахгүй тэгээ нөгөө өнгө мөнгөний хорвоо шүдэ гэдэг шиг альва зүйлийг дандаа өнгө мөнгөөр шийддэг гэдэг юм үү те гэлцэл байдлаар юм ч юм. Тэгэхээр зүгээр л альва зүйлийг энгийнээр хүлээж аваад энгийн байдлаар орших юм бол надаа бас илүү их ашиглалтай амьдрах боломжтой мөн гэж боддог байхгүй. Тэгээ дээрэс нь одоо нөгөө нэг бас нэг юм байна нөгөө нэг одоо арил төрний харилцаа холбоо гэл relationship-ийн талаар айгүйх яриад байгаа шүү дээ тий. Энэ дээр юу гэхэлэр нөгөө нэг ингээ хүмүүс ингээд одоо юу гэдгийг ингээд одоо бус хүмүүстэй ч юм уу эсвэл хайртай хүмүүстэй ингээ хайртай гэдгээ за яг ингээд хүн болгоны хайрын хэлэн нүртэй. Гэхдээ хайртай хүмүүстэй ч юм уу хайраа мэдрүүлэхийн тулд одоо юу гэдгийг ингээл амар том баглаа цэцэг бодол авч өгөөд ч гэдэг юм уу. Эсвэл ингээл амар гоё үнэтэй цайтай юм авч өгөөд ч гэдэг юм уу. Эсвэл нэг тэр хүн одоо юу гэдгийг нэг хүмүүсийн дийлэн хүмүүсийн бодол юм байгаад тийм ээ л да. Гэхдээ энэ relationship чи ямар юм дээр цэцгэлдэг вэхлээр жижиг өдөр тутмын юм дээр гэж байгаа байхгүй. Жишээлбэл одоо юу гэдэг бачимэг битээр ингээд байж байгаа. Бачимэг надад нэг юм ээж юм бол өө баярлаа бачимгийн надад үнэхээр таалагдлаа баярлаа гэдэг ч юм уу те. Эсвэл бачимгийн өө чи ямар хөөрхөн харагдаж байна өнөөдөр. Тэ айгүй гоё харагдаж штэ гоё болсон байна гэдэг ч юм уу те. Нөгөө нэг жижигхэн нэг хүмүүсийн одоо нөгөө нэг харилцааны гаргаж байгаа жижигэн үйлдэлүүд нь тэр харилцаа ямар байх вэ гэдгийг шийдэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр харилцаа чи эргээд таны одоо ааш жаргалтай амьдрах хэсгийг чинь бас шийдэж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр тэрэн дээр бас айгүй ингээ хүмүүс том юмыг ингээд нэг ингээд юм болгоныг томоор харахгүй зүгээр л энгийнээр хараад энгийнээр одоо авших байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь бас юу гэхээр нөгөө нэг бие болон сэтгэл зүй хооронд холбоо амралтай гэдгийг нөгөө нэг хүмүүс бас амар сайн ойлгосоо гэж би боддог байхгүй. Тэгээ нөгөө нэг cognitive behavioral therapy гэдэг байдаг шүү дээ. Чимгээ одоо тэр ч одоо юу гэдэг
зан үйлийн өөрчлөлт гэх юм уу. Тэгээ энэ эмчилгээ нь яадаг вэ гэхээр надад энэ эмчилгээ өөрөө аюул таалагддаг байхгүй. Миний судалгаач гэсэн энэтэй холбоотой. Энэ юу гэхээр хүний бодол, мэдрэмж, бие бүгд хоорондоо энэ гурван хоорондоо холбоо хамааралтай тий. Тэгэхээр юу вэ гэхээр би магадгүй сөрөг мэдрэмжтэй байж болно. Гэхдээ би одоо гараад гүүхээр шийдлээ. Тий. Гүйсний дараа миний сэтгэл зүй баг зэрэг дэвшлэн тий. Тэгээд дараагийн удаад ингээд энэ гэх мэтчлэн байдлаар одоо юу гэдгийг одоо энэ сэтгэл зүгээ мэдрэмжээ өөрчлөхийн тулд үйлдэлээ өөрчлөх гэж байгаа байхгүй юу? Үйлдэлээ яагаад гэхээр өөрчлөл биднэрт хамаагүй амархан. Тийм учраас энэ нөгөө нэг юун дээр юу гэдүүлээ. Тэгээд тийм учраас нөгөө одоо энэ бие махбод тэгээд энэ хүний сэтгэл зүй оюун санаа аягүй холбоотой байдаг. Тэгээд энэ бас нэг зөндөө судалгаанууд байдаг юм аягүй олон давтагдаж хийсэн. Бүр ингээд гүн одоо ингээд нөгөө сэтгэл готролд орсон байгаа хүмүүст ингээ 3 групп болгож хуваагаад ингээ судалгаа хийсэн юм байна л да. Тэгээд нэг бүлэг хүмүүст нь болохоор ингээ зөвхөн юу өгөөд нөгөө юуны сэтгэл готрлын эсрэг юм өгөөд хоёрдугаар бүлэгт нь болохоор энэ хүмүүс зөвхөн дасгал хийлгээд гуравдугаар бүлэгт нь болохоор дасгал ийм хоёрыг хамттан өгсөн байна л да. Тэгээд ингээд үтсэн чинь бүгд одоо ингээд сэтгэл зүйн байдлыг энэ дээрдүүлсэн тэр одоо нөгөө сэтгэл готрлын шинж тэмдгүүдийг багсгасан үзүүлэлтээр энэ гурван одоо бүлэг хүмүүс гурал адилхан байсан байна. Гэхдээ хамгийн гол нь юун дээр гарч ирсэн бэ гэхэлэр нөгөө нэг юуны дараа эмчилгээний дараа эргээд сэтгэл готрох шинж тэмдгүүд нь одоо буцаж илэрснээр нь ингээд хараад үзсэн чинь хамгийн бага сэтгэл готрлын шинж тэмдгүүд нь дахин гарч ирсэн хүмүүс нь нөгөө дасгал хийсэн хүмүүс байгаа юм. Тэгэхээр юу вэ гэсэн үг вэ гэхээр энэ дасгал хөдөлгөөн гэдэг чинь бидний сэтгэл зүйтэй ердөөсөө шууд холбоотой. Эмийг ууж болохгүй гэж хэлж байгаа юм бол огт биш шүү. Тэ та эм уух шаардлагатай бол эмээ уух хэрэгтэй. Гэхдээ дасгал хөдөлгөөн яагаад бид нар хийх нь чухал вэ гэхээр нөгөө бид нар чинь бүр нөгөө нэг бидний одоо нөгөө нэг үндэс угсаа гэдэг юм уу те одоо хүн төрөлхтний эрт дээр үеэсээ бид нар чинь ингээд нэг офисын ширээний ард суугаар зориулсан хүмүүс биш байгаа байхгүй те гараад ан гөрөө хийдэг те юм ингээ гүүж хараадаг эсвэл ингээ тариантал бадар очиод ингээ ажиллаж мажилдаг дандаа хөдөлгөөнтэй ажил гэтэл одоо ингээ бүх юм хөгжөө бид нар ингээ дандаа компьютерийн ардл ингээ ширээний ардл суудаг болсон. Тэгэнгүүт юу вэ гэхээр энэ нөгөө нэг дасгал хийснээрээ сэтгэл зүй дээрдээ байгаа юм биш харин ч дасгал хийхгүй болохоор сэтгэл зүй ингээ уламд ордог. Дасгал хийснээрээ сэтгэл зүй чинь яг хэвийн байх түвшинд очдог гэж байгаа байхгүй. Яагаад бид нар угаасаа дэртээр үесээ дасгал хийдэг хөдөлгөөнтэй хүмүүс байсан те. Тэгэхээр юу гэхээр угаасаа дасгал та хийхгүй, хөдөлгөөн хийхгүй, гарч орохгүй л байгаа бол ерөнхийдөө юу гэсэн үг вэ гэхээр та сэтгэл готрлыг сонгож ийнэ л гэсэн үг гэж ярьж байгаа байхгүй юу? Нөгөө нэг шинжлэх ухаанчид. Тэгэхээр дасгал хөдөлгөөн гэдгийг ердөөсөө хайж болохгүй. Өдөрт 30 минут байна уу, тэ 20 минут байна уу? Алхах нь уу, шатаараа явна уу, тэ тэрийг юу ч хамаагүй хийх хэрэгтэй. Тэгээд юу болохоор нөгөө нэг ингээд дасгал хөдөлгөөн бид нар бас нөгөө өмнөх нөгөө донтолттой сэдв дээр ярьж ирсэн те нөгөө нэг юу яхалаараа нөгөө арих тамхич гэдэг юм уу эсвэл мөрөөдө тоглоом энэ төр чи нөгөө нэг айгүй хурдан допаминыг ялгаруулчихлаараа нөгөө нэг айгүй шагнал нь айгүй хурдан гараад ирдэг хүний бие дээр тэнгүүд нөгөө зүйл донтуулаад энэ ингээд надад ийм гоё шагналт өгсөн, ийм мэдрэмж өгсөн юм чинь би нэг дахиад хэмээрэн гэдэг би махад чинь цаанаасаа ингээд дахиж хийлгүүлсээр хагаад ингээд донтчдөг. Харин энэ нөгөө нэг байглаасаа одоо энэ таны допаминыг ялгаруулдаг юм чи одоо энэ дасгал хөдөлгөөн байна тий. Дасгал хөдөлгөөн чинь эхэндээ болох байглаасаа ингээд допаминыг ялгаруулдаг их хэмжээгээр ялгаруулахгүй тодорхой хэмжээнд ялгаруулна. Тэгээд нөгөө нэг анх удаага ингээд дасгал хөдөлгөөн хийхлээр нөгөө нэг тийм rewarding гэдэг тий шагнал нь шууд харагддаггүй дасгал хөдөлгөөн ихлээр тэг магадгүй дасгал хөдөлгөөн игээд 3 сар 4 сар тий хоолны дэглэмтэй хамт явж иж биед гоё өөрчлөлт гардаг ч юм уу тий тэгэхээр нөгөө хүмүүс ч урамшаад гоё юм тий дасгал хөдөлгөөнөө хийгээ боддог тий гэхдээ дасгал хөдөлгөөн юу вэ гэхээр яг ингээд өглөө босоод та шүдэ угаадаг шүү дээ тий бид нэр ингээд шүдэ угаадаг нүрээ угаадаг яг тэрнтэй адилхан сквал талх иддэг ч гэдэг юм өндөг иддэг ч гэдэг юм яг тэрнтэй адилхан дасгал хөдөлгөөн зүгээр амьдралын нэг хэсэг байх хэрэгтэй байгаа байхгүй тий дасгал хөдөлгөөнтэй ингээд нөгөө эрүүл харилцаа тогтоох хэрэгтэй. Тэгвэл хүмүүс ингээд би өөртөө дасгалтай явмаар байна. За би өнөөдөр читдээ хийж дим билүү тий өнөөдөр ингээд болчихъя гэд боддог. Гэхдээ зүгээр ингээд хэдэн сар ингээд яваад үргэлжлүүлчих 3 4 сар тэрэн дээр аажмаар угаасаа би чинь дасгал хөдөлгөөнөө ингээд цаанаас нэгдэг болоод ирнэ тий.
Тэгэхээр тэр бас айгүй чухал байгаа юм. Тэгэл ер нь аз жаргал гэхээр миний бодлоор нэг амар холоос ирж хаагаад яваад байдаг зүйл биш, зүгээр л өдөр тутмынхаа энэ жижигхэн юмнууд дээр те өглөө босоод яг нөгөө альтрууны Бачимгийн хэлсэн бас айгүй санаагүй байсан, нөгөө жижигхэн юмнууд дээр талархдаг гэд. Тийм тэр бас одоо нөгөө нэг тэрэн дээр бас хийсэн судалгаанууд зөндөл агаад идэв, нөгөө нэг нейросайенсийн тархи судлалын. Тэгээ ингээд бясалгал хийгээд тэгээд орой болгон унтахаас өмнө ч юм уу өглөө болгон босч ирээд ингээд яг ингээд талархсан зүйлээ 4 зүйл ч юм уу 3 зүйлээ ингээд бичээд нөтийгээ явж байгаа хүмүүсийн зөвхөн сэтгэл зүйн байдлаас нь гадна одоо яг ингээд талархлын юмнууд бичсэн хүмүүсийн одоо тархины үйл ажиллагаа ингээд илүү идэвхжсэн, илүү сайжирсан. Тэгээд дээрэс нь тэрийгээ дагаа бас тархлааны байдал сайжирсан, сэтгэл зүйн байдал дээрдсэн байгаад идэг юм аа л да. Тэгэхээр одоо жижигхэн юмнууд дээр нэг хүн танд хоол хийж өгсөн бол үнэхээр талархаж байгаа гэдгийг өдрөө нь хараад хэлэх. Тэ ингээд сквол одоо юу гэдгийг таны өдөр ямар ч муухай байсан зүйл хамаарат ядаж нэг ганц нэг сайхан тохиолдсон юм байдаг л хгүй, нэг хүн өдөөс чи хараад инээдэг ч юм уу те, нэг хүн танд цүнхэж аваад өгдөг ч юм уу те. Тэгэхээр баян нөгөө нэг жижигхэн юмнуудаасаа талархлаа болоод өглөө босч ирээд миний нэг яадаг юм байдаг хгүй, нэг одоо миний нөгөө хуваар ерөнхийдөө ингээд угаасаа амар тогтцсон, би нөгөө хүүхэд байхгүй учраас тийм гинтийн зүйл гарч ирэх нь айгүй ховор. Тэгээ өглөө босч ирэх хамгийн түрүүнд би ингээд бурхандаа талархдаг байхгүй. За ингээд баярлаа. Тэгээ би ингээд одоо бүтэн биетэй бүрэн эрүүл саруул босч байгаа юм тий. Энд чинь одоо юу гэдгийг ингээд бид нэр зүгээр ингээд одоо юу гэдгийг зүгээр л ингээд байдаг юм шиг ингээд авчингуудаа ингээд яг ингээд өвдөд ирэхлээрээ бид нэр зөвхөн ханаа түрхлээрээ л наацхын ёо бид нэр ханаа түрхгүй ирүүл байх чинь ямар сайхан бэлээ. Ханаа түрхлээрээ шимэрдэн штэ тий. Тэгэхээр заавалжгүй өвдсөн хойно альва нэг юм байхгүй болсон хойно тэр зүйлдээ талархах биш. Бага үед нь талархах хэрэгтэй юм шиг надад санагдаад байхгүй. Тэгэхээр юу гэдэг өглөө бошрээд би дандаа өөртөө талархтیں۔ За миний бие бүрэн бүтэн саруул байна, өвдсөн зүйл байхгүй байна тий. Гэр бүлийнхээ эрүүл саруул байна. За баярлаа гэдэг ч юм уу тий. Тэгээ ингээд талархлаар ингээд өглөө эхлүүлэхээр угаасаа айгу гоё яагаад идэг. Тэгэхээр жижигхэн лэмэрдүү ингээд нэг үйлдэлүүд л бид нэрийг аз жаргалтай байх уугүй юу гэдгийг надад шийдэх юм санагдаад байгаа. Би бодол гээгүй үйлдэлүүд гэж хэлж байгаа. Ердөөсөө бодол, мэдрэмж биднэрт ямар ч байж болно те. Янз бүр байж болно. Угаасаа бид нэр хэрвээ сүрэг мэдрэмж авдаггүй, байнга эрэг мэдрэмжтэй яваад идэг бол ер нь бол сэтгцэн эмгэгтэй л хүн л дээ тэр бол. Тэгэхээр зүгээр сүрэг мэдрэмжтэй байж болно. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг юм нь юу вэ гэхээр нэг тийм байдаг штэ, нэг цаанаасаа нэг ингээд сүрэг бодлоод хүнд орж ирээд нэг альва юмны ингээд эрслийг ч юм уу муу юмыг нь жоохон төрүүлж харах гэдэг төрлийн хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бас зөвхөн тэр хүмүүсийн асуудал биш юу вэ гэхлээр бас нэг удам хамааралтай байгаа байхгүй юу? Удамшил одоо хүний аз жаргалтай амьдрах хэсгийг нь одоо 50%-ийг нь тэр хүний генетик шийддэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидэнд бас уул нь бас хүрхэн чанс байгаа байхгүй тий, 50% чанс өөрийнхөө амьдралыг өөрчлөх, өөрөөр эргүүлэх. Тэгэхээр яг мэдээж одоо юу гэдгийг ээж аав нь одоо өсөж төрсэн орчноос хамаарна, ээж аав юм уу магадгүй одоо донтолттой байсан ч юм уу, айрх үүдэг, тайм хэрэгэлдэг, сэтгэл зүйн асуудалтай байсан бол энэ хүн ирээдүйд юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудлуудаас болоод тий одоо асуудалтай явж их магадaltaй. Гэхдээ бид нэр ч гэсэн яг үлдсэн 50% нь өөрийнхөө амьдралыг бас өөрчлөх, тий аз жаргалтай амьдрах боломж байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр миний хувьд тэгэхээр нэг иймэрдүүл байна да, аз жаргал гэхээр том зүйл гэж хардаггүй, хурж очих одоо Бачимгийн альтернативээр хурж очих хэвээр зүйл гэж хардаггүй. Зүгээр байгаа зүйлээ хайрлаад, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун явахыг л аз жаргал гэж боддог. Тэгээд харилцаа холбоо амар их чухал. Тий. Тийм л байна да. Бачимгт тэгээд өөр юу хэлэх юм байна уу? Өөр санаана аз жаргалын талаар. Миний сүлд хэлэх юм болохоор та бүхэн ингээд түрүүний би амьдралын утга учир инжектер түнээс амьдралын үнцүүлэх гэж ирсэн. Тэгээд та бүхэн тэднэрийг зарим хүн бол бүр ингээд олохгүй байсаар ч юм уу асуудаг. Зарим хүн тэрэнд өөр хүмүүсд нь ч юм байдаг тийм ээ. Тийм болохоор бас яг ингээд өөр хүмүүсээс гадна ч юм уу яг миний амьдрал ямар
ямар зүйл утга учир үндэс зүйлтэй вэ гэд тэрийг олохын тулд та бүхэн янз янзын юм туршиж, шинэ юм туршиж үзэх. Тэ эсвэл дурггүй ажиллах хийх, тэ янз янзын юм туршиж үзэх битгий хаагаасай л гэж хэлье гэж бодлоо. Тэгэж туршиж, дурггүй ажиллах хийж ийж, дурггүй зөндөө юм хийж ийж яг ингээд та ингээд ямар зүйл хэлэх таныг аз жаргалтай утга учиртай амьдралыг чиглэж зорилготой болохыг ойлгоход туслах байх гэж бодож байна. Тэгээ би ч гэсэн ингээл одоохондоо сэтгэл судлалд амар дуртай тий. Гэхдээ би ингээ 10 20 жилийн дараа би ингээл илүү янз янзын шинэ юм туршаад бас миний арай л амьдралд утга учир авчирладаг юм сэтгэл судлал бас дахиад өөр юм байж болж ш тийм ээ. Тэгээ би тэгээ 2 3 гэдэг ч юм уу тийм болохоор та бүхэн тэгж оройтхгүй шүү гэж хэлмээрээ. За тэгээ дараагийн нэг миний ингээд сонирхолтой юм болохоор serotonin гэдэг та бүхэн сонсч байгаа serotonin гэдэг neurotransmitter хаа аз жаргал одоо чиний сэтгэл готролтой хүнд одоо чинь бол Америкт ихэнх antidepressant гэдэг сэтгэл готрлын юмнууд энэ serotonin-ыг нэгсгэж сэтгэл готролынх нь гарахад тусалдаг байдаг. Тэгээ тэрний нэг би сонирхолтой сургууль дээр сурсан юм болохоор serotonin 90-90% нь гидсэнд хийгдчихэйдэг. Тэгэхээр бас манай дөрөвний янжаагийн хэлсэн одоо дасгал хөдлөл айгүй чухал шүү гэдэг шиг. Тэгээ би тарих сэтгэл бүгдээрээ ингээ холбогдолтой гэдэг шиг бас ингээ эрүүл хооллоод дасгал хөдлөл хийгээд ашигтай бактериас аваад тэр нь бас ингээ аз жаргал ихжүүлэх чухал шүү. Тэгээд би бас бидний янжаагтай нэлээд одоо хэллээ зорилгондоо хүрэх айгүй гоё. Гэхдээ бас зорилготой хүрэх замдаа талархаж байгаа зүйлдээ талархаж баяртай байх нь чухал шүү гэд. Тэгээд хамгийн сүүлийнхаа болохоор мэдээж манай бас янжааг хэлсэн гэр бүл найз нөхдөйгөө цаг өнгөрүүлэх тэр үл үнэхээр ингээд бас мэдлэг олон сонсогч санал нийлж магадгүй үнэхээр чухал. Ямар ч зорилгонд ямар ч айгүй та амжилттай явж иж болно. Гэхдээ гэр бүлээ найз нөхдөйгөө яха битгий мартаарай. Тэднэр бол үнэхээр чухал шүү. Яагаад гэвэл би одоо ингээд мастер ингээд Америкийн бүр нөгөөд зүү эрэхт ингээд мэдээж одоо энэ дээр найзтай болсон. Гэхдээ яг миний сайн найзууд манай гэрийн Сиэтлтайгаа тэгээд бас Монголтайгаа тэгээд тэднийг айгүйх санджин. Тэгээд тэднэрээс үнэхээр ингээд холдоод байж байгаад үнэхээр нэр амьдралын аз жаргал үнэхээр чухал юм байна гэдгийг холдохоороо илүү их ойлгох юм байна. Тэгээд та бүхэн бас санал нэгдэх баха. За тэгээд ингээд аз жаргал гээд ингээд ах юм бол ингээд яриад байвал ер нь яриад л байна. Тэгээд яаж яхад би өөрөө яриа болохоор улам л яриад байна. Тэгэхээр ингээд энэ хүрээгээд ер нь дуусгая гэж бодож байна. Тэгээд тэгээ гол зүгээр өнөөдрийн подкастра миний хувьд хэлэх гэсэн санаа бол тэг хүн хоорондын харилцаа гэдэг бол маш чухал шүү. Тэ хажуудаа байгаа найз нөхөд гэр бүл тэ хайртай хүний халамжилж байгаарай, ярилцж байгаарай, ойлгож байгаарай гэдгийг л тэ үргэлж харилцаагаа усалж байгаарай, харилцаач яг цэцэг шүү гэдгийг бас сануулж хэлмээрээ. За тэгээ бүгдэнд нь аз жаргалтай амьдралыг хүсье да. Тэгээ за өнөөдрийг ингээд тухлан суугаад талан сарвсан одоо та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээ дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяртай. Баяртай. Энгэл бүхэнтэйгээ хамтдаа